Сайн байцгаана үзэгчдээ. Mike Time Friends podcast-ийн маань 50 дахь дугаар эхлэх бэлэн болсон байна. Ингээ та бүхэнтэйг хамт тулгаа. Гана. Зайка 3 ирсэн байна. Нөгөө дардаг юм байхгүй. Төгрөгөн солилцсон байлээ. За тэгээд амралт сайхан үргэлжилж байна. Тулт ламарж гэж. Формула дайнаас тэ муухай дайн. Тэгээд 3-7 хоног чимээгүй байжгаад Майамигийн Гран Пригээр формула үргэлжилсэн. Тэгээд бид гурав өнөөдөр та бүхэнтэйгээ формулагийн Гран При, Майамигийн Гран Пригийн Майами арал дээр болсон Гран Пригээд үзэгсэн сайхан Майами арал дээр болсон Гран Пригийн талаар хууч хөрхөөр энэ цуглаад байна. 3-4-7 хоногийн дараа ч юм тий. 3 баха. Дундуур нэг тийш тий. Дөрөв нөгөөс өөр амарсан тэгээд дундуурны Бас нэлээ ядралтай байсан тул яг уралдааны дараа юу хийж чадсангүй. Гэхдээ ямар ч гэсэн хийхээр ирлээ. Тийм. Дахиад бас 3-7 хоногийн амралт байгаа учраас тэгээд одоо баг тий та бүхэндээ нэгт өдрийн өглөөний мэндийг хөргийгээд шүтгээ очихгүй тий. За тийм байна. Тэгээд манай үзэгчдээ бас тогтлон одоо подкаст юм уу эсвэл бас формулагаас зөндөө хүлээсэн байл гэдэг тий. 3-7 хоногт бас дөрмийн өөрчлөлтүүд орсон Бермний ослоос хоошоо одоо яаж формулаг буцааж формула 1 болгох вэ гэдэг 12 өөрчлөлт байсан баг жижиг амар өөрчлөлт хийсэн. Тэгээд тэр бол 2-3 ч хуралдсан тий. Ямар ч нэг шийдэлт хүрсэн байлаа. Тий. Тэгээд тэр болгоны үр дүнг одоо харуулах Майамигийн уралдаан болоод өнгөрсөн. За. тэр өөрчлөлтүүд нь яг нөлөө болж байгаа мó үгүй юу гэдгийг харуулсан тий. Ер нь л тий. За тэгээд би нэг хэдийн уншаад тэрэн дээр бол юу гэдэл штэ одоо Майами гоё боллоо. Одоо энэ жилийн шилдэг уралдаан боллоо. Алан хитантай боллоо гэсэн. Хоёр. Одоо хүртлөө. Тий. Өдийг хүртэл зүгээр. Тий. Одоо эхний 4 уралдаанаас тэрэн дээр Мэдгүй надад нэг тийм амар өөрчлөлт одоо яг байсан л да. Тэгтээ тийм амар өөрчлөлт харагддаг шүү дээ. Яг л ягаад чинь зүгээр машинууд удаан байна уу байна. Яг удаанаараа харагдсаар л тийм л. Тэгээ за эсвэл би яг сайн өөрчлөлтийг харахгүй байгаа юм л үү дээ. Одоо миний л буруу ах гэдэг сонсоо. Надад болохоор юу яадаг шүү дээ. Ингээ регуляшн өөрчлөснөөрөө биш. Нөгөө naturally багууч ингээл юм ингээл апгрейд хийгээл яваад байгаа шүү дээ. Тэр нь л ингээд Майамиг одоо нэг гоё урдгаан оруулсан байдалд хүргэсэн юм болоо л гэж боддог шүү дээ. Тэгэхээр яг регуляшн болоод юм өөрчлөгдөөд те. За энийг нь багсаа тэр нэгсээ тэгмүүд багууд амар ойролцоо тэнцүү болоод байгаа даа биш. Макларен яг нүг гэл моторынхаа юугаа одоо л ойлгоол нэг тохиргоогоо хий те. Тэрнүүд нь л natural ирж байгаа гэж боддог шүү дээ. За тэгээд Майами болохоор бас спринттэй 7 хоног гэсэн те. За тэгээд багуудад нөгөө шинэ өөрчлөлт дасан зохицох 30 минут нэмж болгосон уу. Практис нэгийг 90 минут болгоод нэмээд. За тэгээд спринт квали дээр шууд одоо энэ дугаараар те бид нар Майамид болсон юмнуудын тухай ярина. Тэгээд баг цаг мэдээнүүд ярина те. Майамид болсон юмнууд тухай ярихдаа жишээ нь одоо Mercedes, McLaren, Ferrari, Red Bull гээд тэгээд Aston Martin гэ зүгээр урдчлаа те үзэжтэй хэлэхэд нөгөө бөөндөө хилдэг юм мартчих. Тэгээд гисэн чи одоо ажиллах гэхээс байгаа. За тэгээ Майами арал дээр спринти ядаргатай те. Спринти тэ 7 хоног болсон. Тэгээд спринтинг квали дээр Майамигийн бас нэг том юм нөгөө нэг саяны өөрчлөлтөөс гадна багуудын нөгөө нэг ихний том апгрейдүүд ирсэн шүү дээ те. Бүгд ер нь бол те. Тий. Mercedes босдсон юм байлээ. Тэгээ ялангуяа McLaren, Ferrari л хамгийн их. Тэгээд нөгөө нэг яг нөгөө юу юм бэл шүү дээ. Одоо оны эхэнд авсан датагаараа дээрээ ажиллаад тэгээд юм захиалаад одоо тэгээд өөрчлөлтүүд нь ирж амжуулаад хамгийн ихний хугацаа юм уу те. Одоо цаг хугацаагаар нь бодвол те. Одоо манай зарим нэг үзэгч бас ингэ надад юу яасан бэл одоо ингэ юм та нарыг ярьж байгаа юмыг сайн тайлбарлахгүй одоо ингэ хоорондоо инээлтэд өнгөрөөд байх юм их гэдэг те. Тэгээ би бас яг тэгээд хэлье гэж бодсон. Одоо яг энэ апгрейд ирж байгаа гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь ингэ шууд бэлэн за энийг сайжруулъя гэдэг ингэ ихгүй шүү дээ. Одоо Sony Hayes шиг кино дээр шиг те. Одоо та бүхэн гэртээ одоо тавилга захиалдаг одоо Зайка шиг шинэ гэртээ баахан тавилга захиалсан бол тэр чинь
мэдээж тавилгын чинь хүслийн чинь дагуу эхлээд зураад тэгээ үйлдвэрлээ тэгээ хооронд нь шүрүүвтж боогоод авчираад угсраад цаг орно тий цаг орно. Яг тэрэн шиг одоо Майами дээр одоо оны эхний одоо Барселон дээр хийсэн тестингээс авсан Австрали дээр уралдсан датанаас авсан одоо тэр өөрчлөлтүүд яг биелэлээ олж ирж байгаа. Яг тэр цаг хугацааны давхцлыг таарсан тий. Тэгээд нөгөө Мерседесийн давмгайлал одоо хэр хасагдсан бэ, хэр буурсан бэ, эсвэл хэр холдсон бэ гэдэг тийм том асуултууд байсан. За тэгээд спринтинг квали дээр юу болоод наа гэ Мерседес давмгайлна гэдгсэн чинь харин Макларны 2-1-2-т ороод Леклер 3-т орсон байсан тэгсэн. За тийм гоё мэдээ болсон. Нэг тийм мим зураг явуулсан шүү дээ. Юу Мерседес байхгүй байх гэснэ. Дахиад Макларн шүү дээ. Өнгөрсөн жилийн Траман орж ирээд. Яа за Мерседес өөр баг квали нэгт орчлоо гэж юу Макларн Норрис шүү дээ. За тэгсэн тэгээд би юу товчоор нөгөө гэл болсон юмнуудаа яриад тэгээд гурууланга нөгөө сэдвэр болчихлоо. За тэгээд квали явсан, квали уралдаан болсон, квали уралдаан тэгээд Жамаараа яваад айхтар сонирхолтой юм бас болоогүй. Тэгээ багууд урд хоноо оролцоод хасагтаад тэгээд квали эхэлсэн. За квали дээр болохоор Макс Верстаппен тий сюрприз барьсан. Q3 дээр бол нөгөө л нэг 2 багийн 4 нисгэж гараа авчиж байгаа. За тэрэн дээр нөгөө үлдсэн нисгчээс суглаад хоёрын хазгүй хоёр нь гарч явдаг. Тэгээд явж байгаад Q3 дээр яг нөгөө 4 том баг тий. Тэгээ Альпин нэг орж ирсэн. Альпин ер нь бол одоо ингээд банк 3 болчихлоо шүү дээ. Бараг 2-оор орж ирж ирдэг болчихсон. Тим одоо дүр зураг болчиход байгаа. Урдуур нэг сюрприз болсон нь болохоор Макс Верстаппен. Тэгээ түрүүн яриадсан нөгөө нэг өөрчлөлт. Одоо сайжруулалт юм уу, дөрмийн өөрчлөлт юм уу те. Тэр болгоно Red Bull одоо хараа таарад нөө эсвэл энэ зам нь арай таарад байна. Тэгээд Макс Верстаппен 2-т орж ирсэн. За нэг Кими Антонелли 3-т Ландо Норрис байсан үү те. Леклер тэгээд Ландо. Тим квали болсон. Кими бол пол авсан тийм. За тэгээд уралдаан мэдээж зарим хүний хэлээр маш сонирхолтой. Эхлэл бол сонирхолтой шүү дээ. Тэг эхлэл дээр нөгөө нэг дахиад нөгөө нэг рестарт жоохон удаан эхлүүлдэг болгосон байна уу те. Үгүй юу? Яг хിവэрээ байсан уу. Тэгээд ямар ч байсан юу өөрчлөгдсөн бол ихээр Ферраригийн урд эхэлдэг л өөрчлөгдөг байсан. Мерседес ч хамаа хил дээр хിവэрээ бол байсан ч яг Кими бүр унтаагаар эхэлтэй. Тэ? Бразилтай өртөл гүйцэтгэдэг. Тэр нөгөө нэг юу штэ те нөгөө нэг formation lap дээр бас юм өөрчилсөн штэ. Тэ нөгөө нэг тоо юма батарейгаа цэнгэлдэг reset одоо тоолуурыг одоо дахиж ресетлдэг болсон гэд. Одоо зарим багууд тэрнээс болоод алдаа гараадсан гэд тэрийг бас өөрчлөх боломж олгосон байл шүү дээ. Нэг өөрчлөлт нь. Одоо жишээ нь Mercedes Red Bull ингээд эхлэхдээ батарейг эхлээд байна ингээд заримдаа юунаас болоод гэд. Тэрийг засах зорилгоор одоо тэрэн дээр нэг алдаа байсныг засах зорилгоор бас өөрчлөлт оруулсан. За тэгээд тэрийг ингээд хүмүүс анзаараад бас за одоо бас эхлэл Ferrari яахгүй гэж магадгүй гэдсэн байлээ. Ганц давуу тал нь байхгүй бол. За тэгсэн чинь бол тийм байгаагүй те. За Леклер бол сайн эхэлсэн. Макс сайн эхэлсэн үү? Агрессив байж болох тийм. Норрис бол нэлээд сайн эхэлсэн те. Уг нь Макс байгаагүй. Юу яа дундуур болсон юмнууд руугаа яач дөө. Дараа нь орч. Тэгээд уралдааны төгсгөл Кими Антонелли дахин нэг удаа 3 дахь дараалж төрүүлсэн. Одоо Жолочи оногт тэргүүллээ холдууллаа тий. Тэгээд Ландо Норрис маш ойрхон байсан. Төрүүлэх боломжтой байсан гэдэг үг яриад байгаа тий. За тэгээд 3 дугаар байранд Piastri, Оскар Piastri. Дабл Макларн. Подиум гарсан. За энэ дэр одоо чинь юу яачлаа л да. Driver of the day бол Max Verstappen авсан. Гэхдээ хүмүүсийн одоо том мэдээнүүдийн ярьж байгаагаар одоо энэ Майамигийн гол баатар одоо Кими Антонелли байлаа. Ягаад тэгэхээр одоо 2 дахь жилдээ оролдож байна. Тэгээ хүн болгон Жорж Рассел,
одоо илт дамгаа тэргүүлнэ гэж бодчихсон те. Тэрийг ингээд эргүүлчлээ. Тэгээ өмнө нь яг ийм юм хүмүүс харж байгаагүй гэж яриад л та. Гурлаач ярьж өстэй. Кимиг анх түрүү авахад за яах вэ гэж амжихгүй хаа. Тэгээ хүн бол эргэлзээд байна шүү дээ. Чи залуу хүн байна бас ингээд нэг түрүү авчлаа ингээд дараа их тэр бас яг л түрүү жилийн яг дүр зураг харагдаж эхэлж байгаа баста тий. Одоо хойрцны хэсэг чинь одоо ямар ч пиастри тэр хойд яг л алдаа гарахгүй юм шиг л одоо юу гэдэг юм ерөөсө дийлдэхгүй мөч алдаа гарахгүй уралт гэсэн яг л кими тэрийг л хийж. Угаас авьяастай залуу. Тэгэл тэгэхээр машиныхын чадлыг гаргаж ийн авьяасаа гаргаж ийн. Тэгтэл нөгөө нэгдүгээр хэсэг дээр тэргөө шаларчаа яваад байдээ. Одоо мэдгүй юу болохыг харъя. Кимигийн талаар тойрын бодол өөрчлөгдөж байна одоо багаар. Төрүүлээ тахлаар чинь өө чин өөрхөн английн ST-ээр байсан. Одоо за тэгээд тэгсэн чинь Кими сайн уралдаад тэгсэн чинь Рассел одоо ингээд хүмүүсийн төсөөлсөн муу ба шүү дээ. Тэгвэл Мерседес доторх яриа одоо юу болж байгаа вэ? Рассел Тото хоёр одоо хоорондоо юу ярьж байгаа вэ? Яг би ойлгож бодсон нэг Расс ч нэг өмнө жил гэрээг сонгосон шүү дээ. Бараг 50 сая авлаа хэдүүлээ юу гэж ярьлаа те. Бас одоо би бол те топ нисгч нэг басан ингээд. Тэгсэн чинь тэр жоохон юу яаж байгаа хаа. За хөшөө те. Гоё гэрээ хийсэн. За үзүүлэлт чаана гэд жоохон юу орж ирж байгаа хаа. Тэгээд тий Тотогоос Рассел дарамтаа. Тий. За одоо юу вэ? Одоо бид нар гэрээгээ хийсэн. Одоо үр дүн чинь хаана вэ? Одоо үгүүдэл дандаа поз юм аавал та тий. Тэгсэн чинь бүр ингээд сүлдээ 5 авар унаал. Тэгээд дээрэс нь юу байгаа штэ. Рассел чинь 2 жилийн гэрээ нэмэх нэг жилөө тийм гэрээ хийсэн санагдав. Урт хугацааны биш. Тэгэхээр ерөнхийдөө бас жоохон эвгүй байдалтай болж байгаа. Сэтгэл зүйчсэн. За энэ байдлаар авал биш би ч одоо яг хаашаа яваад байна гэдэг. Тэгээ Расслын зүгээс одоо юу байхгүй одоо ингээл. Хөө. Чи миний дөрүлгч хэлжтэй одоо намайг ажиллаач багруу гэсэн юм байхгүй. Тэр талаас аа юу. Өөрөө өөртөө л одоо л өөртөө л үзэж байгаа зүгээр. Тийм л үү. Тийм машин угаасаа сайн гэдэг юм. Тото бол нэг улаанцаа нэг хими гэдэг бас байхгүй л. Тэр нь л адилхан. За яг саагаараас февер байж магадгүй. Тэгтэл яг адилхан л юм бол. Стресс тийм юм хийхгүй байна тийм. Гэтэ Кими төрүүлэл ер нь бас Тотогийн нэр нэлийн гарна шүү дээ тийм л дээ ер нь бол тийм. Би тэр чи олоод гэл хийгээд. Чи одоо сүүлийн хэдийн ярьснаа байнга л яриад байгаа шүү дээ. За та нар юу гэж ийлээ тий. 17 дэх хүүхд авчирлаа л гээд наа шүмжлээс одоо харж гин үү гэдэг. Наасан болохгүй л гэдсэн. Тий одоо харалтаа. Нөгөө нэг яриад байна шүү дээ. Ялалт. Тэгэхээр харин Рассел нэлийн дотроо бас эвгүй болж байгаа хэ. Тэгэхээр тэр хоорондоо юм ярьж эхлэегүй л байгаа хэл та миний бодлоор. Тий арай эхлэв баха. Гэтэ одоо яг энэ маягаараа үргэлжлээд тэгээд одоо чинь хоёлаа 1-2-т яваад Рассел 2-т явж ивэл баг одоо яах вэ? Яахчгүй. Үгүй. Хоёлаа 1-2-т яваад л багч яах шүү дээ. Тотал хаппи шүү дээ. Одоо ингээд одоо нэг уралдаан дээр одоо 1-2-т явлаа хоорондоо уралдаад байна те. Тэгвэл одоо Макларен шиг за байр хадгалах юм уу эсвэл за уралдах юм уу яах вэ? Юун дээр бол угаасаа дандаа юу ирдэг шүү дээ. Mercedes-с бол угаасаа ордер ирдэг шүү дээ. Макларен шиг папая тийм юм дүр байхгүй. Тэгэл тодорхой хэмжээнд нөгөө нэг уус нисгч ярьд юм шиг л шүү дээ. За тэдэн хүртэл одоо ингээд нэг нь нэгт байх юм бол одоо тэрнээс хойш ерөөсөө нөгөөдгөө хамгаалаад ч юм те нэгийг фавор хийнэ гэдэг. Тийм бол ирэх бах уу? Дотроо ярьсан юм байгаа шүү дээ. Урчлаад ярьсан протокол те. Тэгээ ч угаасаа Mercedes ч одоо юу гэдэг ийм байдалд анхудаа орж байгаа баг биш чинь тийм өмнө тэгэхээр тэрийг одоо ер нь л яг ингэж хандинг хийгээд сурцсан байгаа. Яаж яах. Тэр тусмаа Wolf ч дандаа л байсан шүү тухайн үед тийм. Хоорондоо солиг өөр хүмүүс солигдож ирээгүй яг. Wolf-ийн л юм дүрмэн байсан одоо тэгэл тэргээр л аваа явах. Тэгэхээр би нэг гэж бодоод байгаа. Одоо Mercedes ч ер нь бол нэг ингээд нөгөө хамгийн 1-2 нэг тодорхой одоо Red Bull-ийн дараа орох нэг тийм баг байгаа шүү дээ. За G1 G2 гэдэг. Тэгээд тэгсэн чи одоо Russell нэг Kimi 2 юм шүү дээ. Тэгээ одоо 2 нь төрүүлээд байхаар нэгээ төрүүлүүлэх гэж зүтгэх юм уу эсвэл за одоо чи нэг гэх юм уу гэж асуух байна. Тодорхой хугацаанд одоо юу гэдэг 7 сарын дундуур ч юм те улирал толдоо орж ирээд угаасаа Kimi ингээд
тасрах ч юм уу те. Давуу байдалтай байл за окей. Одоо Кимиг хамгаална. Мэдээж тийм мэдээж одоо юу гэдэг одоо энэ байдлаар бол Норрис Макларен бол араас ирчлээ шүү дээ. Ерөнхийдөө Феррариг бараг гүйцэд ирчлээ шүү дээ. Тэгээ араас нь шахаад яваад байх юм бол угаасаа нэг хамгаалахаас аргагүй болох. Окей. Тэгээд яг дулааг асууж байгаа юм шүү дээ. Яг нэг гэдэг утгаар нь Раслыг илүү тавиад одоо Кимигийн хойш нь татах уугүй юу гэсэн үг юу? Тий. Тэгэхээр миний бодлоор бол тэгж магадгүй хаа. Оноо нь ойртой байх юм бол тэгээд их байх. Үнэхээр Кими бүр урд тастаад тэгээд нэгдээ яваад их юм бол за. Үнэхээр одоо улирлын дундаас жоо хойш явахад тийм байх юм бол яг Кимиг урд тавьж магадгүй. Тэрнээс ер нь бол нэгийг Раслыг л гэх баг. Сэтгүүлэх байл. Харин яах вэ? Харин тэр аягүй сонирхолтой байна. Тий, дээр нэмээд угаасаа түрүү жилийн гашуун түүх байгаа шүү дээ. Тий. Нилээн урт хугацаанд 2 дахь нисгчтэй Пиастрийн 2 дахь нисгч гэх юм уу. Пиастри нэгээд тэрүүлээ явцсан тийм хэлэхгүй байж байгаа л дараа нь Ландон туршлагаараа илүү болж тараал. Хин нь одоо яг азаргой гэдэг харуулц тийм болохоор тийм. Тэгээд англи хийнэ юу. Тэгэхээр яг одоо л цаг хугацаа л харуулах байх. За сонирхолтой нэг тийм болоод байна те. Тэгвэл яг тэгчүүл бас нилээ Мерседес өөрөө тэрийг яг Мерседес яаж тий аргалах нь те. Одоо яг тэр мөч ирүүлтэй 1 2 оноо нойртой за хэнийг нь яах вэ гэдг ирүүл бас сонирхолтой. Гэхдээ Мерседес яг тэгэл за бид нар угаасаа ийм л байсан бид нар энийг ингэдэг гэл яхах хүмүүс байгаа. Махлаар нь яаж удаа те. За тийм байна. Тотог нэг нийтийн ярьцлага байлээ. За одоо бид нэр Кимиг Италиудаас нь л хамгаалах хэрэгтэй. Итали одоо дэлхийн аврах шалгарч чадаагүй. Тэгээ ингээд юм болохгүй. Итали болж байгаа 2 л юм байна. Одоо Кими Антонелли тэгээд энэ Синер бас нэг өөр нэг таймсан шиг тий. Тэгээд одоо Италиуд одоо ингээд хөөрөөд тэгээ ингээд янз юм бичнэ. Одоо бидэрлөө ч гэсэн ингээд өдөр болгон юм орж ирдэг. Одоо Кимиг ангич, Кимиг аваад ингэж Кимиг бидэрлөө нэг явуулаад ийм хийгээд нэг ийм нэвтрүүлэгт ороод ийм телевиз юмд ороод ингээд амар хэмэрдэг. Одоо бид нар Кимиг одоо тэр Италичуудаас хамгаалах хэрэгтэй гэдэг. Тийм эс шүү дээ. Бас нэг өнцг нь юу байсан. Кими бол одоо нэг алмаз. Тэгээ алмазч бас ингээ гоё юу яах хэрэгтэй шүү дээ. Юу зүйлэх хэрэгтэй. Дүлгэж гоё ялзан шүү дээ. Яг тэрийг нь бид нар хийнэ л гэж. Зүгээр ингээ байгаад бол тэр алмаз руугаас яг ялцахгүй гэдэг. Яа, Кими Антонеллигийн гоё үе ихэлсээр. Гэтэ өнгөрсөн жил бид нар бас Пиастриг ингээл яриад байж тээ. Одоо батсан юм байна гээл 3 дахь жилдээ өстэй юм болж байгаагүй гэдгсэн. Тэгээд эзэн нэгэн цагт л жах уруудах үе ирэх бах те. Гэтэ яг тэр нь богинохон байх уу Пиастригаас уртайхаа богинохон байх уу гэдэг юм шиг те. Өнгөрсөн жил Кими бас унсан шүү дээ нэг хэсэг. Тийм баг. Гэтэ одооноос эхлээд баг унаад эхэлсэн үү те. Энэс өөрийнхөө юм. Тийм эхлээд тоодим аваад тийм Монзагаас эхлээд унаад. Имолагаас. Өөрөө ч унсан машин жолхоо байж эхлэв тэгэл болсон. За тэгээ Мерседесийн талаар ерөөхдөө юм байна. Нэг хэлэх юм нь Мерседес юу юм бэлээ те. Апгрейд цөөхөн авчирсан баг. Яг бүх юмаа их өөрчлөөгүй. Тэгээ том апгрейд нь Канадад ирж байгаа юм байна. Захиалсан тавилга нь хятаргаад те. Тийм байлээ шүү. За дараагийн ярих хэвээр баг бол Макларен. Яг уралдааны race pace-ийг харах юм бол яг цаасан дээр Норрис хурдан байсан бэл. Бүх компани одоо хатуу дугуун дээр, medium дугуун дээр, хоёулын дээр нь Кимигээс хурдан байсан. Гэхдээ стратегийн хувьд одоо Кими баг зэрэг илүү байснаар ер нь төрүүлж чадсан. Андеркат хийлгэсэн дээ. Кимиг бол зам дээр бол Норрис гүйцэж чадсан. Гэхдээ Питсан хийгээд Питэ Макларен нэг чүд удаан хийсэн. Гэхдээ шинэ дугуун дээрээ бас Кими нэг аутлап хурд хийсэн учраас Норрисын урд орсон. Тэгээд Норрис зам дээр хар дугуйтаа буцааж гүйцэж чадахгүйс яваад ер нь уралдаанд нуссаа. Гэхдээ энэ юг харуулж ийнэ гэхээр яг энэ нэг 3-7 хоногийн завсралгаа хойшлогдсон уралдаан. Тэгээ Макларны одоо тэ зүг одоо баг нь одоо хичнээн сайн байгаа. Ер нь бол гүйцэд ирчлээ. Тий. Ер нь нэлээд ойртсон тий. Хол тасрах байсан чинь нэлээд ойртсон ардна. Одоо ер нь GUBU болчлоо л гэж хүмүүс яриад байна л та. Гэхдээ нэг өнцг нь бол Мерседесийг бол арай яриг баг. Том Канадаас надаас харагдав.
жалбаар хадгалж байгаа хаа. За эдгээр хэр яах маа гэлээ. Оо 9 нөө за канапатар. Тийм одоо дээр нэг юу юм бэ штэ. Одоо нэг өдид байгаа нэг сонирхолтой юм нь болохоор юм өөрчлөлт хийгээд хурдан болох аюу амархан одоо нэг регулейшн одоо их үед байгаа учраас. Тэгээд энэ наатаж ингээд шийднэ гэсэн юм аюу их байдаг гинэ. Тийм болохоор энэ багууд өгцөн бүсрэлт их байр солигдох аюу магадлал ихтэй. Тэгээд Макларны сая бол бас яг байгаа онсон одоо хэдэн зөв өөрчлөлтүүд ирлээ гэж яриад байгаа юм лээ. Тийм л баг л та. За энэ дээр нэг өнцөг байгаа. Mercedes Макларанд мотор өгөө болох хэвээр. Тэр чинь угаасаа гэрээ хийцэн шүү дээ. Тийм л та. Тэрний араас ч юм уу эсвэл ингээл наан нэг боломж гарвал одоо шууд болох хэвээр. Ямар нэг аргаар болохгүй хаа. Тэгээд их мөнгө яригдчих юм шүү. Одоо хэрвээ өгж байгаа тохиолдолд ч одоо юу шүү дээ. Өөрсдөө мотор өгж байгаа тохиолдолд тэднийг одоо яг ямар шуухан байгаа гэдгийг мэдчихэж байгаа. Одоо ер нь бол эхлээд мэдэх тийм дүр зургийн цаат нь өөрсдөнд байгаа даа шүү дээ. Гарын нэг те. Жижигхэн ингээд нэг жижигхэн цонхны нөхөө байгаа. Өхөө болоод одоо юу гэдэг өөр газараас авдаг. Тэгтээ алцаад байх юм бол тэр чинь ямар ч одоо тийм. Бүр болохгүй одоо муугаараа л их. шипитэй. Тийм жоохон мотороо жоохон за наадах бити тийм өгөө гэдэг ч юм уу муухайгаар хэлэхэд тийм юм байж болохгүй чадахгүй болж байгаа байхгүй. Тэгэхээр тэр багийн одоо амжилттай байхад нь өөрсдөө нөлөөтэй байна гэдэг нь одоо мотор өгөхгүй байснаас илүү давуу талтай байна. Бас нөгөө юуг нь баацсан. Жоохон Тийм болохоор өгчээсэн зүгээр байна. Ер нь тэгтээ чи яг нөгөө дүрмээрээ угаасаа л яг тийм айхтар ингэж угаасаа болохгүй юм шүү. Тийм л дээ. Яг байгаа бол тэгэл ийм юмны дагуу. Гэхдээ Макларен одоо яг энэ жишээг хоцорж юмыг бол мэднэ. Гэхдээ 100% мотор одоо 100% Mercedes 100% Макларен одоо бүх юмыг ашиглах боломжтой юм шүү. тэгэл тэр хоорондох зайч юм бас нөлөөтэй шүү. Тийм л. Макларен одоо ингэ өнөөдөр жишээ нь Майами дээр ингээл сайн сураагүй юм ойлгоогүй бол тэгэл оноо алдаал. Mercedes тасраалах. Тийм. 3 уралдаан дараа мэдчихнэ хэрсэн тэгэл 3 уралдаан тийм. Тэгээ бас даваа тал байгаа шүү дээ. Тийм. Энэ цаагаараа өчнөө сая доллар юм юм л байх. мөнгө яригддаг учраас яадаг байх уу. Анх би ингэж авах. Одоо анх ингээд Макларен ингээд Mercedes-с мотор авах гэрээ хийхдээ Макларен ч одоо ингээл муу баг байлаа шүү дээ. Одоо муу ч яг одоо midfield-тэй. Тэгээ Макларен ингээд амар буцааж ирсэн гэж одоо Mercedes ч бодоогүй одоо бид ч бодоогүй. Тэр юу тийм яах вэ? Чин спортлим чин хинч яаж эргэж болно шүү дээ. Яг тухайд мяа байсан. Гэхдээ плаг баг байна гэдэг танаад өгөхгүй гэдэг гэж болохгүй шүү дээ. Болох юм шүү. Одоо миний л мотор юм чи. Чадахгүй маа Williams маа гэж. Мотор маа Alpine маа байгаа юм л дээ. Гэхдээ одоо нэгэнт одоо сая чин Williams чин Black Brown биш Williams гэнэ Макларен чин нодлон мөлөө гэрийг сонгосон шүү дээ. Плаг багтлан сонгосон шүү дээ. Аврага автсан. Construction supply мотор өгөө тий. Гэрийг хийж тэгэхээр чин тэр бол нэг тийм нөлөөлдөг. Тэгэхээр одоо юу гэдэг за Макларен сайн юмчнуудаа болио байлээ гэдэг. Манай моторыг авчлаа илүү өрсөнд нь сайн. Өөртөө ч гэсэн тэрний дагуу илүү мэдээлэл авна шүү дээ. Одоо үүдээ Red Bull жишээ нь Racing Bull-ээс мэдээлэл авч та хоёр. Тэгэнгүүт Mercedes ч бас одоо Макларенаас авч дээ, Alpine-аас авч. Бас өөртөө илүү юм дээр сууж байгаа байхгүй. Тэрийгээд эргээгээд Макларен тань өгд юм уу мэдэхгүй. Бодвол өгдөг л баг л та. Өгдөг би одоо Alpine-аас авсан мэдээлэлээ тэгэл өгөхгүй л байна. Тэгэхээр чи өөртөө ингэ ийм гоё юм дээр сууж байгаа байхгүй. Оо эдний хэнийг ингэ шийдсэн өгж байгаа юм даа юм биш үү те. Тэгвэл манайх ингэчүүл яаж юм гэдэг юм бас нэг тиймэрхүү юм гарч ирж байна. Тэр нь эхлээд жоох өгж байгаа. Тэгэл болчоор байгаа. Одоо тэгээ одоо best одоо хамгийн сайн мотор ингээд Макларен хэрэглээл. Тэгэл өөртөө ингээд аэрогоо сайн байхад л Mercedes илүү байхад л одоо ингээд дөрүүлэх баг болчиход штэ. Тэгэхээр би бас бодоод уг нь Тото хэрвээ боломж байдаг л за Ferrari-го мотор авах эсвэл Red Bull-а хийгээд оролдог. Тэгтээ болохгүй л ах л та. Би бол дотроо тэгж бодсон. Одоо анх тэгж Маклареныг нэг дайсан гэж харахгүй. Одоо чинь Red Bull
Mercedes 2 ингээд 2021 оноос хойш үзэж байхад Red Bull моторгүй байгаад Mercedes дээр ирээд өөгш мотор өгөхгүй шүү дээ. Надаа одоо 26 оноос чи мотор өгөөч. Red Bull асуувал тоотол үгүй л. Би яг наадтай шилээд байхгүй. Их мөнгө яригдж байгаа ч тийм тоохгүй хаа. Тийм. Одоо бол ер нь ямар ч спорт ер нь л мөнгө болцсон шүү дээ. Тэр одоо юу гэдэг юм манежер нэг те тэдэн тэр бүм цаана нэрлж байгаа учраас тэр авраг авж гин үү те тэмцээнд ороод төрүүлж нүс хамаа байхгүй болсон. Эцэст нь мөнгө олж гин болж гин. Наад баг ингээл амьдруулаад явуулаа л гэхдээ би мөнгө авч ийл хамаагүй. Яг цаагаар ийм явж л байна. Нэг тэр өрсөлдөөн бол за яг мэдээж байна. Тэгтээ ингээд за манайхыг ялчна да гэдэг. Зүгээр эсрэгээрээ Red Bull нэг ч юм зэ. Тэгвэл манайхад юу гэдэг 1 биллион өгдөгс танаад л 2 бол. Тийм л юм нэх. Тоонд л өртдөг. Тийм тоонд өршөг. Тийм л ахалт те. Тэгэхээр муухай байхгүй те. Араа гэж чигээр алдсаар авах гэсэн. Одоо бүх юм мөнгө болчоор ингээд. Одоо тиймэрхүү одоо яг тэр одоо солгыг яриад байгаа тэр өрсөлдөөн тэр тийм нэгнийгээ одоо үгүй чи би наан цаана гэсэн юм бол яг 70 80 онд л байсан. Яг тийм натурал өрсөлдөөн тийм цэвэр спорт натурал өрсөлдөөн. Одоо л ерөөсөө бүх юм мөнгө яриа заавал ард урдуур нүднээс далдуурх юмуд нь давуу байдалтай болцооллоо тийм. Тэгээ ил харагдах юм дээр гарч ирэх болцсон. Мөнгө ярьдаг учраас бүх юм ингээд нууцлцсан. Энэ чи ил юм ярьдаг байлцсан. Тэр үчи одоо юу гэдэг ингээд шууд өрөөнд сууж байгаа л хоорондоо хэрэлтэл шидчихдэг гэсэн юм одоо тэгэхээр байлцсан. Дандаа барилцж аваад тий. Тэр үдээсэн бол уусаа одоо юу гэдэг тухайн үед 70 80 оны тим хэрүүл ингээд болох юм бол тотоос давраад байгаа бид нар мотор өгөө боллоо. Толгой гэж чиний жаа шиг. Тэгэл хаалгаа. Чи бол маа тэгвэл би мотор аваа яваа. Тэг мотор гомшноор хаалт гэж харъя. Төрүүлээ. Тийм л яах. Окей. Хувийн бодол. За тийм бид гурийн хувийн бодол юм байна те. Манай үзэгчдээс лайк, share, subscribe тэгээд хэрвээ та Toto Wolff байсан бол McLaren-д боломж нь байдаг бол 28 оноос хойш юм те. Мотор өгөхөө зогсоох уу, зогсоохгүй юу те. Тэрийг бас үлдээгээрэй. За дараагийн нэг ярианы сэдв нь болохоор энэ жилийн жолоочийн аваргын өрсөлдөөн 5 жолооч дунд Хаштайнер. Үгүй те. 5 6 юу 4 3 гэдэг дээр та хоёр. Одоо Kimi Russell дээр нэмээд хийхэн одоо жолоочийн авраг болох боломжтой бай. Одоо 4 уралдааны дараагаар. Гэхдээ одоо ингээд юу харахлаар чинь уус 4 л ойлгомжтой байгаа шүү дээ. За би бол Ferrari-г нэг оруулахгүй байгаа. Leclerc байхгүй гэж байхгүй байна. Харин ихний 2 ороод ирэх. McLaren-ийн 2 бол ороод ирэх. Тэгэл ингээд дөрвөл. Max арай амжихгүй. Max тэр байхгүй. Wasatch тэрийг өөрөө ч мэдчихсэн. Тэгээ бас цаагуураас өөр яриа бас явагдаад иж байгаа юм шиг л шүү дээ. Өө зөндөө шүм яваад л шүү дээ. За тэрийг дараа нь. За тэгсэн чинь тэр нөгөө тэр подкастын нэг Америкл ярьлаад байгаа хэвчээ. Та хоёр бол тэнгүүд гэдэг нөгөө хоёрынхаа та нар 21 онд Max тэргэлцсэн. 24 онд Max тэргэлцсэн. 25 онд та нар Max тэргэлцсэн. Тэгээ та нар юу болсон? Max та бүгдийг чи бурууг баталсан. Одоо та нар юу яагаад ийм олон юм болчиход байхад одоо болт Max тэргэлж байна. Маш юм уу? Хоёр тэнэг болгож. Заавал 5. Заавал 5 одоо Max-инд орох хэвээр Max эргэж ирэн зөө та нарт одоо харуулна. Ямар нэгэн байдлаар л одоо тэр нөгөө Red Bull-ийн машин McLaren-аас нэг 0 хэдийн хойно байхад яаж игээд Max тэр чинь чирээд өөрөө урд машин 0 1 3 мөр байх тэр 3-ыг бол Max зам дээр нөхчж байгаа юм тий. Маш үгээд нөгөө хоёроо нэлээ хашигдсан тий тэр подкаст. Тэгээд тэгсэн чинь Гүнтерас за тайвшир. Чи тэгээд Max-ыг төрүүлнэ гэдээ ягаад хэлэхгүй байгаа ингээд бас нэлээ өгжилтэй юм болоод байсан. Тэгээд өөрөө болохоор Kimi нөгөө юун төрүүлэн гэхдээ Max буцаж ирнэ гэдэг нэг тийм яриад л тий. Тийм болсон. Тэгээд хоёр бол Max одоо яг хамгийн одоо юу гэдэг хувь өндрөөр бодох юм бол тэгж байгаа шүү. Тэгтээ зүгээр одоо тэрэнд нь одоо сая ихтэй 4 ярьж байгаа шүү. Дээр нэмээд Max байгаа тэгээд Ferrari-гийн 2 ер нь бол ингээд юу 7 нисгэж энэ 7-оос зүгээр хамгийн ард байх нь л баг Max артлаасаа
Тэр гурав бол ингээд юу гэдэг яг ямар нэгэн тухайн нөхцөл байдлаар зөв хойно урдаа ордог ч юм уу одоо Ferrari сайн байх юм бол урдаа орно машин адилхан хоёулаа хаваагаад ханд Max нэгтэй орно. Яг нэг тиймэрхүү л байдалтай байгаа. Яс урагшаа нэг амар тэгээд цохиж орж ирэх одоо магадлал нь өсөх юм бол байхгүй байна. Тэгэхгүй тийм ерөөсөө тийм одоо байхгүй байх гэхээс илүү хамгийн хэцүү юм ерөөс тийм одоо юм харуулахгүй байхгүй тийм гэрэл гээгээ за бас гоё шүү гэсэн юм. Сая хоёрт орлоо штэ quality дээр. Уулна уу? Тийм quality хоёрт орсон. Quality яг нь бас quality ч юм өөрчилсөн штэ. Тийм нэг Max баг цэнэрэг цэнэглэхийн багсгсан. Тийм тэгэхээр тэрэн дээр одоо машин одоо яг хүний өөрийнхөө хүснээр яваад эхлэнгүүт тэрийг Max одоо өөрийнхөө ороод нөхөөд яг машин одоо Red Bull-ийг сайн юм шиг харагдуулж байгаа. Гэтэ яг зам дээр одоо яг тэр нь одоо бас байна уу. Дээр нэмээ сая яг одоо Red Bull ч бас нэг жингийн асуудалтай байсан. Тэгээ жингийн асуудал янзлж ирсэн. Тэр нь одоо ингэж гайгүй болж байгаа ч гэсэн одоо мэдгүй. Тэр жингснээс Канада дээр бүр шийднэ гэж Мекис. Тийм. Канада дээр яг бид нар жингийн асуудлаа шийднэ гэдэг. Бүх юм бэлэн болцсон гэдэг шүү. Окей. Тэгтээс харъя бас яаж бас бидний өөрсдийнхээ нэрэнгээс яаж тагцтай л тэ бас мэдгүй байгаа. Тийм. Бичүүхэн ч Энэ жингийн фэнээс чи харъя. Намайг уунжиход дэмжихгүй бол ялагдахад дэмжихгүй бол ялчаар чи дэмжиж байгаа гэж. За тэгэд манай 4 хүнээс нэг нь л ер нь төрөлх одоо өндөр боломжтой гэж үзсэн. 4 морины уралдаан л гэж байна. Окей. За манай подкаст Хүүстэй. Одоо юу бол те? Нэг юу шиг нэг амар том анализ шиг те одоо миний яаж байгаа юу бол эсвэл энэ хэдл яа нэ гэдэг шиг. Тэгээ энэ 4 морины дунд уралдаан болно гэж дүнж гинэ. За манай үзэгчдээс те Max хэдэн үн шанс байгаа. Эсвэл Leclerc хэдэн үн шанс байгаа. Тэгээрээ. За шууд Max гэд яриад байгаа дээрээ шууд Red Bull-оор орчих л та. Тэгээ миний нэг уншсан юм дээр Red Bull апгрейд авчирсан. Бүр side pod-оо хүртэл одоо жоох өөрчлөлтсөн шүү дээ. Тэгээ тэр нь бүтэн юм одоо юм концепт өөрчилсөн тийм шимтгэлэг нэ. Ягаад тэгэхээр за бид нар угаасаа л эргэлтэн дээр буруу эхэлсэн байна те. Down force угаасаа бидэрт хамаагүй. Одоо энэ машинаа бид нар одоо бага сөрөх хүчтэй low drag-тай юмар л хөгжүүлэх ёстой машин юм байна. Тэрнээс биш ингэж бүх юмыг багаар сайжруулах гэж хийхгүй мэн гээд. Тэгээд эргэлтийн хурдыг хаяад шулуун дээр хамгийн максимум байж болох машин одоо тэр зам руугаа орсон гэж. Тэгээд Австрали дээр байсан тестинг дээр хийсэн дата нь одоо тийм юм харуулсан. Одоо тэгээд тэр зам руу одоо ингээд хөгжүүлэлтээ явуулж байгаа. Тэрний эхний яг юу н одоо энд ирсэн. Майами арал дээр. Харин нэг чирээс тавихгүй уучлахгүй. Тэр дөрөв бүр хийх болсон. Бороо юм дуулаад арай. Сайхан Майами арал дээр уралдаан апгрейд ирсэн те. Тэгээд лээ. Тэгээд тэр нь ч яг хуу quality дээр одоо харууллаа шүү дээ. Одоо хоёр front row. Тэгээ Max алдаа гаргаж одоо бүтэн эргээгүйсэн бол подиум магадгүй бас Norris Kimi хоёртой үзэх байсан ч юм билүү. Тэгэрэй байна. Яах тэгэл. Юм чин тэгээд if гэдэг бүх юм л if байгаа шүү дээ. Харин тийм. Хоошоо орчхоор яг нөгөө нэг ингээд Red Bull яг жинхэнэ хурд. Одоо Red Bull аягүй хэцүү дээ. Одоо яг хурдан машин юм уу үгүй юм гэдэг аягүй хэцүү. Тэгээд цаа хоошоо ороод бүр хэцүү болж байгаа. Одоо яг урдаа үзчихсэн бол тэр хоёртой хэрэг ойрхон үзэх байсан бэ гэдэг нь хүмүүс сонирхол. Хойно орчлоо нөгөө нэг бохор агаарт ороод бас нэг юу явахгүй байх шиг тий. Нөгөө нэг урдаас нь бол зулгаалцаад байгаад байж байгаа. Тийм хоосон зайтай байвал гайгүй. Тэр Red Bull харин хэр ойртсон бол тэгээд үргэлжлүүлээд Red Bull-ийн 2 дугаар нисгчийн проблем. Би ясны саяны авчирсан апгрейд нь бас юу гэж ойлгосон шүү дээ. Ингээд нэг юмыг засах гад нэг 2 3 стейж юм бэлдсэн байгаа. Тэрний зөвхөн нэг нь ч юм уу 1.5 ч юм ирсэн. Тэгээ Канада дээр үлдсэн юм ингээ авчираад тэгээ нийлж иж тэр нь одоо гоё ажиллаа. Тэгж ойлгосон. Тэгээ яг нэг Verstappen-ы хийснээр бол ерөнхийдөө нэлээд том урагш алах юм байсан. Бараг нэг биш 2 алах юм хэлээ гэдэг ярьслаа өгсөн. Машин одоо яг өөрийнх нь бас нэг өсөж байгаа мэдрэмж төрүүлж юм шиг тийм үү те. Тиймэрхүү.
Тэгэхээр ерөнхийдөө бол яг түрүүн тулгааг хэлдгээр апгрейдийн одоо чиглэл нь бол аюу зөв явж байгаа юм байна л гэж. Тийм нэг юу чин Mercedes чин нэг өмнө 2 жил хазаага буруу яваад тэргээр гүрээсээр хагаад нэлээ явчаа за буруу юм байна. За тэгээ юм тий. Тэр шиг гараа нь зөв тавигдсан болов л гэж боддог шүү дээ. Максын яриагаар. Тэгээд Макс ингээд гоё санагдаад эхлэхээр тий хоёрт нисгч. нөгөө хүн баларчих юм тий. Сая тэгтээ хажаарч зүгээр өөрөө алдаа хийгээд юм шүү дээ. Яг тэр нь юунаас бол нэг биш. Гайгүй байсан. Тэр Apex дээр хийж байгаа юуг зөгцсөн юм л шүү дээ. Хурцын дуугац. Нэлээ шахаж өөрөө өөрөө шахаж байгаа л тэгэл. Тэрнээс ч нэг юм машин жолоодлого алдаад ч юм уу нэг эвгүй болоод нэг яагаагүй. Зүгээр өөрөө жоохон баримжаа алдаа. Өөрөөсөө бас нэлээ харагдаж байгаа шүү дээ. Нэлээ эмоц гарч байгаа шүү дээ. Ингээл харьяалч өөрийнх нь буруу боллоо. Тэгээд өрүүлээ зөв баал бичил шүү дээ. Тэр нөгөөсө Франц тийм. Тэр юу яцэл шүү дээ. Хүмүүс тоолоод 19 секунд балбсан. Тэгээд өрүүлээ балбаа сүултээ өөрийгөө балбаад. Тэгээд нөгөө emotionally and physically destroyed гэдэг. Сэтгэл санаа би хэлбэр явьчихсан өөрөө. Тийм damage хийсэн дээ. Тэгээд нэрэд бүл угаасаа машины онцлог нөр угаас тийм шүү дээ тий. Макс байгаа цагт угаас 2 дугаар нисгч хийжээч гоё машин барьж чадахгүй. Өөрөө хүссэн машин нэг тий. Чадахгүй л гэдэг. Гэтэ энэ байдлаас гарч болох нь ядлаар хайжаа өөрөө баха. Одоо яг иймэрхүү одоо Red Bull 2 дугаар нисгч ингэ болдгоо гэдэг ярианаас одоогоор яг хараад ингээд гарч чадах тэр хар нөхөн дунаадахгүй хүн хайжаар юм шиг санагдах. Яг л өөрөө аюу тийм. Одоо тэр алдаа гарчаад ингээд эмоцн гаргаж байгаа ч гэсэн яг тэрний илтгэл байгаа байхгүй. Одоо өөртөө аюу тийм илүү их прешэр өгдөг те дарамт өгч чаддаг. Тэрнийхээ ард ингээд гарч одоо өдийг хүртэл ирсэн байгаа чинь тэрнийхээ араас гарсаар хагаад өдийг хүртэл ирсэн байгаа. Тэр одоо ингээд өөрт нь ингээд Red Bull-ийн машин одоо Max ч нэ ингээд ойрхон байгаад Max зориулсан байлаа ч гэсэн тэрийг одоо араас нь өөр ингээд зүтгэлээр өөртөө ингээд өгсөөр байгаад яг тэр байдалд унахгүйгээр гарч ирж чаддаг. Сая одоо зөвхөн нэг тохиолдлын юм басна. Гэхдээ нэг тийм 2 дугаар нисгч одоо дахиад байхгүй гэсэн юм ядлаар тийм бодлоо төрөхгүй шүү дээ. Тийм. Хажаарт илүү итгэж байгаа гэх юм уу? Би Чекогоос илүү. Тийм. Яг уг нэг юм болсон шүү дээ. 22 онд ч үлээ те. Ингээл Чеко төрүүлэл эхэлсэн шүү дээ. Quali дээр ялж малал. Monaco дээр урд орол. Тэгэл ингээл апгрейд ирээл. Тэгээд апгрейд байхгүй байна. Тэ. Тоош унаалаа. Тэгэл хоошлол эхлээл 1-2-оо үздэг байсан 3-4-5 6 гэл хоошлаач тавьц те. Тэгсэн чинь сая бас одоо тэр давтагчгүй л гэл хүмүүс өмнө болж исэн болохоор санаа зовоод шүү дээ. Одоо хажаар Maxi Quali дээр илүү гараал те. Тийм шүү дээ. Нэг гүйл яг зүгээр жинхэнэ хурдаараа гүйл. Тэгэл ингээд байсан чи одоо юмнууд ирээл. Яг би энэ дээр яг яалтчгүй нөө Максийн жолоодлагын шал өөр төрлөөр байрдаг юу л одоо гай гэх юм чаашин те. 20 дугаар нисгчтэл гайл юм л да. Нилээ урагшаага төвтэй, нилээ сенс ихтэй гэж барьдаг учраас өөр хүнд барихтай хэцүү юм шүү. Тэгээ мэдээж одоо Red Bull бол угаасаа л Max-ийг төрөсгчтэй тэрнтэй ярих юм байхгүй. Тэгэхээр хамаг юм фидбэкнийхэн баг 80% ч юм уу Max-аас сонсчоод 20% ч юм уу 2 дүнсгчээс авдаг ч юм уу. Тэгж машин хийдэг болох. Юу яадаг вэ? Авсан ч гэсэн за окей. Чиний авсан мэдээлэл дээр толгуурлангуутлаа манай баг ингэж явна. Бас энэ хайдаг дээр ерөөсөө. Таны саналыг хүлээж авлаа. Зэрэгэд бодлоо зүгээр. Тийм баха. Тэгэхээр яг миний бодлоор бол Max байгаа цагт 2 дүнсгч нь байнгын struggle болох. Яг Max-тай ойролцоо төрлийн хүн байхгүй бол тийм. Дахиад нэг Max шиг юм нэлээ урагшаага ярьдаг хүн байхгүй бол. Сенс ихтэй машин барьдаг бол. Яг бид нар бас өмнө ярьжсэн шүү дээ. Одоо компьютер дээр болохоор юм уу сенс ихтэй машин хурдан одоо баг драгтай мөртлөө хурдан явах боломжтой гэж гарч ирээд юм л. Одоо супер компьютер ингээд формулагийн машин хийхээр айгүй юм шарвалт ихтэй. Тэгээд уртлын дугуй нь илүү барьцалтайтай байж байх юм бол шулуун зам дээр шулууны хурд нь өндөр гарна. Тэгээ уртлын зам нь юм барьцалтай ихтэй бол болон ирэхтэй бас ингээд арай өндөр хурдтай ирэх бүхсэн хаяар гэж гэсэн. Тэ. Тэгэхээр тийм одоо ингээд супер компьютер ингээд тийм юм харуулад байгаа учраас
одоо баг зардлаар хурдан явах гэдэг нэг Red Bull-ийн баг дандаа нэг тийш шийдвэр гаргаад идэг. Тэгээд тим ингээд боломжгүй юмыг нь Max-аас болгоод байдаг болохоор тэгээд идэх гэж ярьд юм байлээ. За тэгтээ тэр бол зөвхөн миний тэ онлайнаар уншсан юм гэхдээ яг үнэхээр мэдэхгүй. Гэхдээ Alex Albon бол бас нэг тиймэрхүү юм ярьсан шүү дээ. More on the nose одоо илүү л ингээд уртлаа л илүү ингээд яагаад гэдэг. Амар нь илүү ингээд үзүүртэй, улам үзүүртэй зүв шиг ингээд болоод. Тэр нь ингээд сүүлдээ нөгөө машиндаа итгэлийн нэвдэ хайждаг те одоо нэг хоёр дахь жуулаач яхана. Тэгээд яг 100% нь гаргаж чадахгүй осолдохгүй тулд нэг 80 90 дээр нь л явдаг гэдэг. За Red Bull-ийн хувьд л юм байна. Тэгээд дараагийнх нь болохоор Ferrari, Leclerc-ийн алдаа. Тэгээд нөгөө Leclerc-ийг 20 секундээр тооргосон талаар. Тэр нөгөө Гүнтер Штайнерын подкаст дээр Leclerc харагдсан уу? Leclerc Ferrari-д орснороо Ferrari харагдсан гэдэг яриад байгаа шүү дээ. Leclerc юм азгүй хүн үү? Эсвэл зүгээр Ferrari яас болоод байна гэдэг. Тэгээ өөрөө явж байгаад шарвсан. Тэр бол өөрөө ч зилсэн байла да миний 100% алдаа. Тэгтээ шарвахтаа бас хан очиж мөргөө. Тэгээд ер нь явах машин явах. Юу байхгүй шудлага байхгүй болсон шүү дээ. Ер нь л зүүн дугуй нөгөө нэг юу гэдэг баланс гарна очих гуурцсан те. Нөгөө зүүн эргэсээд ах зүүн дугуйны ирэхгүй юм болсон. Тэгээд трийг зам хитэрч ясраад оролцсон те. Зүүн шууд хитэрч зөөр ингээд юу хийж байгаа юм шиг те. Зүгээр голоор нэгээ сэлээ явуулсан шүү дээ. Хамилтон хөдлөн бас яг нэг тийгээдсэн таа гэж те. Тэгээд торгуулчихсан тийм бааха олон нэг булан гэдэг нэвт гараад авчдаг тоорон зэн яахгүй нэг тийм. За тэгээд Leclerc-ийн талаар юу ч ярих вэ те. Тэр 20 секундын хитрхийж чанга байсан уу? Тэгээд Leclerc гэхдээ би тэр юуг нь хараагүй. Юу гэдгэлээ 20 секунд нэмүүлээд нэг яахгүйсэн юм шүү. 8-д орсон. Яг хоо тий одоо баг байлаа гэхлээр тий. За өсрөл 7 болоод орох юм шүү тий. Нэг тийм нөлөөгүй л. Тэгээ 20 секунд торгодог нь уусаа зүг бах уу? Одоо юу тийм спортоо бодсон ч гэсэн. Юу юм бэ л шүү дээ. Питлейн дээр орогддог торгуулсан юм л шүү дээ. Тэгээ уусаа уралдаан дууссан учраас орж чадаагүй. Тэгээд орж чадаагүй л угаасаа автоматар 20 секунд нэмдэг. Тийм л торгуул. Тэгэл зүгээр анлаг. Тэгэхээр өөрөө л буруутай байгаа. Тэгж мөргөөг бол өөрөө ингэж хитэрж гарахгүй байсан. Тэгээд асуудал үүсэхгүй байсан. Наваа осоогүй шаазг өнөрсөн. Яг гэж альтэрсэн. Гэтэ тэр сонио шулуу явж байгаа өрүүлээд дарчаад хазал гიშгцсэн юм те. Ер нь орж байгаа байсан те яг. Яг өндөр хурдтай эргэлтэн дээр л ер нь гიშгсэн чигээрээ жоохон гарах гад эсвэл баг зэрэг төрүүлээд гიშгсэн юм те. Би бол төрүүлээд гიშглээ гэж бодсон. Тий. Албаар нөгөө Оскарт гүйцэгдсэн юм байл шүү дээ сүүлийн тойргийн өмнө. Нөгөө йойогоо хийх гээд. Тэгээ өөрийнх нь нөгөө тоглоом байлээ л дээ. Тэгээд гүйцэгдээд 1-2 эргэлт яваад хойно нойрхон дагж агаад яг уралд нөгөө гүйцэтгэх зоондоо очихдоо ойрхон байх хэрэгтэй. Тэгсэн чинь Оскар холдоод гэсэн яг төсөөлөөгүй юм болоод тэнгуут үе энэ яга холдчих гээд нөгөө жоохон тэгээд араас жоохон тийм гიშг гэж байгаа алдсан. Тэгээ дотроо бол яг би энэ хүүхдийг бол ингээ шоглоод бодима аваад ороо гэртээ харна гэж бодсон. Тэгсэн яг нөгөөтг нь яг төсөөлөөгүй юм хийсэн юм шиг. Би яг зүгээр би л тэгж тайлсан. Хойноос нь харахад. Тэгээ ингээд зайн ингээ холдоод эхлэнгуут яараа тааз гიშгсэн л шүү дээ. Тэгээд шууд Russell Verstappen бүгдэнд гүйцэлсэн тий. Окей. За Red Bull Red Bull гэнэ. Ferrari тэгээд одоо Ferrari гэхдээ сая юу яасан? Бас питэн дээр айгу удаад юу алдсан. Leclerc байрлаа алдсан. Russell юу болчоод шинэ хэддгээр юм дээр солилоо да. 3.8-тай хоёлаа. Амилт 3.8-т орж шүү дээ. Тэр чинь хүмүүс одоо зарим хүмүүстэй ойлгуулж хэлэхэд 1 секундыг нөхөх гэж за зарим одоо дунд багууд нь шүү дээ. Бараг 10 тойрог засуулж байгаа шүү дээ. Дууга эдэн байран тий. Тэг чин зүгээр пит руу ороод энэ 10 лап одоо тойрог гүйцэтгэх юу ингээд алдчихж байгаа байхгүй. Ерөнхийдөө ойролцоогоор 2.2 4-тэй байдаг юм чинь шууд 1.4-5-аар илүү удаан зогсоогоод тэр хүний хамаг хоцсон хөдөлмөрийг байхгүй үгүй хийж байгаа.
энэ чинь хоёр ганц биш Хамилтон дээр ч 3.8 гэдэг. Хоёулаа тэрнээс болж юм байралцсан. Тэгээ бүр яг хойно гараад шүү дээ. Яг хойно гараад. Хэрвээ яг ингээд 2.1 хэдий хийсэн бол яг нэг байрны урд хойно гараад чинь том юм болчихж байгаа юм л та тий. Тий. Иймэрхүү юм бас Ferrari бас. Уул дөрөв жил алж ирсэн мэт тий. Энэ жил ч гэсэн хамгийн богино нөгөө нь Ferrari хийсэн байна. 2.1 л 2 жил. Тэгэл яг иймэрхүү жижиг юм чимхлүүр ажил дээр яг алдаа гаргаал тэгэл яг саналак. Тэгэл тэр нэг өргөжлөө яваад байгаа байхгүй тий. Битэн ч тэгэл гарч ирээ тэр нэг жижигнээс тэгэл нэг л засч итлээ тэгэл цааш инаад гэж харсан нэг байхгүй. Тэгээ багийн спорт гэдгийг бас яг харуулж байгаа тий. Яг энэ юм. Нэг юм сайн байгаад нөгөөт нь явахгүй бол тэгээд нөгөөх их ажиллаа үгүйсгээд байгаа. Яа. За тэгээд сүүлийн сэдв бол яг хальтхан дурддаг те Астон Мартин энэ жил бас апгрейд авчираагүй юм байлээ. Майами яралт дээр. Тэгээд юу яасан? Формула 2-ын машин хамгийн удаан машинаас удаан байсан. Quali, sprint quali цаг нь. Хамгийн Формула 2-ын хамгийн удаан машинаас хамгийн удаан. Формула 3-ын машин гэж. Тий, тэгээд одоо Астон Мартины энэ 7 хоногийн хамтаа хамгийн хурдан жолооч гэдэг нөгөө Формула 2 дурлдаг жолоочийн нэр мөрийг тавьж мөвцсөн. Хамгийн хурдан quali хийсэн хэсэгчгээд. Тэгээд энэ одоо бид гурав яриадсан энэ гурав одоо Астон Мартин нөгөө азны юм боллоо хоёр гуралдаан цэцлэгдлээ энэ хооронддаг үүснэ цаарн бүр эсэргээрээ боллоо гэдгийг гарч ирэх гээд байна л да. Дээр гинэ Ньюи бас ирээгүй юм блэ Майамид гарал дээр. Тэгсэн чинь яхад цуурхал мэдээлэлээс би энэ өвдөөд эмнэлэгт хийчихсэн гэдэг. Тэгсэн чинь хөгцсөн гэсэн. Тийм тэгсэн чинь баг нь болохоор бид нар ингээ ажилтныхаа хувийн амьдралыг яахгүй байхгүй. Ажил дээр бол зүгээр ирж байгаа юм ярьж байгаа гэдэг. Тийм гарцаа лээ. Тэгэл ах л та тий хүний хамгаалал. За тэгээ мууны юм байна. Бас нэг муу баг нь Audi гэж яриад байгаа юм лээ. Хоёр машин хоёул өгдөг шүү дээ. Тий. Тэгээ Audi бас нэлээ гайгүй байранд байч уу гэж яриадсан тий. Alpine-тэй үздэг баг уу гэдсэн. Тэгсэн чи яг энэ пауз одоо хэдэн хоногийн амралтын дараа хош ухралт хийсэн багуудын нэг. Ухралт гэжтэй бусдаас арай дутуу хөгжүүлсэн. Хоцроод эхэлсэн баг наа. Sprint дээр Hülkenberg-ийн мотор нь шатстай. Тэнгүүд уралдаан дээр Бортолетогийн тоормос нь халааш гал гараад. Бас Hülkenberg гараа авчихсан. Тэгээ бас шүү дээ. Тийм байна. За ерөөхдөө тийм байна. Уралдааны хувьд бол тэгээд Kimi давмгаалла холдуулсаар 3 дараас нь трипит хийлээ. Жорж Раслийн нэг л үргэлжлсээр. Раслийн амар зургууд яваад л шүү дээ. Нөгөө ингэ дуусчаад Kimi-р харж байгаа. Яг ихцэн дараад ингэж авцснаас. Шаваг болдог цацчихсан. Ахын дүү гэдэг. Айгу мохоо. Тэр юун дээр лээ? Юу Чайна дээр л Шанхай дээр л ингээд жоох инээгээд хамт байж байгаа. Тэгээд 3 дахь дээр нэгээд муухай харсан. Сая бас нөгөө нүд нь гараагүй. Гэхдээ Visor-тайгаа ингээд холоос ингээд нөгөө хелметтэй байхдаа хавтаа зургийг нь гараад ирцээ лээ. Тэгээд Russell дотор юу болж байгаа бол гэдэг. Тэгээд McLaren гүйцээд одоо 4 нисгэгч баг одоо төрүүлэх боломжтой болчихлоо. Хинж магадгүй болчихлоо. Тэгээ юу юм л шүү дээ. Одоо энэ 4 уралдаанд дөрүлээ өөр подиумтай. Тэр 3 хүн дандаа солигдсон. Ийм юм өмнө хийжээж болж байгаагүй. Ихний 4 уралдаан гэл. Одоо тэгээ дата өгсөөр галдаг. Тийм гаргаж тий. Цаагаараа зүтэй чи сонирхолтой байна л гэж хэлэх гээд байгаа юм. Яг үндсэн өнгө төрхийг бол нэг өөрчлөхгүй л байгаа юм л да. Зүгээр л. Тэгээ энэ гэхдээ яхаа нуунаас FIA Формула 1-ээс явуулж байгаа нэг PR юу байгаа. Тийм. Албаар ингэж юм ухаж ингээд стоп хүн гоё болж байгаа шиг харуулах гээд. Ялангуяа шинэ үзэгч нэр нь бол тэр нэлээд авч байгаа. Тэгээд хамгийн гоё нь үзээд байгаа юм шиг. Хамгийн гоё л хэлж байгаа юм л дээ. Тэгээд өөрснийхөө төч ингээд формулыг харах өнцөг одоо үзэх өнцгөө олоогүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр л нэг ингээл өгөөл. Тийм ингээд брейн маш аав шүү дээ. Шампан талсан да. Өнөөдөр үзсээр тийм наалтгай болцсон тий.
Юу ч наалтахаа болсон. Ингээд суугаад. За FIA-ийн дараагийн нэг мэдэн 2027 оноос моторын харьцааг өөрчлөх болсон тий. 50 кВт цахилгаан мотороос хасагдаад одоо 350 300 болно гэсэн үг. Тэгээд 50 кВт-ыг дотоод шаталтай хөдөлгөөнд нэмж хүрсэн. 60 40 шүү тий. 60 90 ойролцоол. Тэгээ энэ нь бол яг ингээд энэ жилийн хүн хилээдсэн шүүмжүүд одоо уралдаан болохгүй байгаа гэдээр одоо гаргаж байгаа өөрчлөлт. Ер нь л богино хугацаанд хийж болох хамгийн максимум өөрчлөлт байсан юм болов уу гэж хүмүүс ярьлаа. Одоо бүх юм тогтцсон. Тэр одоо нэг нь жоохон цахилгааныг багасгахжуулах асуудал байна. Одоо дотоод шаталтай жоохон нэмэх жоохон хэцүү байна. Энийг ингэж ихлээр бас нэг асуудал байгаа юм л дээ. Дотоод шатал томруулчихлаар бензин их хэрэгтэй болоод. Тэгэхээр бензин нэмэх ихлээр нөгөө бүх юу бас ингээд багууч юм эц тэрийг бүгдийг салих хэрэгтэй болоод. Тэгэхээр бензиний нэмэхгүй гэвэл нөгөө нэг уралдааныхаа километрийг буюу нөгөө тойрох тоог нь багасгах гэдэг. Тийм нэг юм дилемма гарч ирээд байна. Энийг шийдэх бас нэг тал нь болохоор за үнэхээр ингээд бензин нэмээ те литрийн нэм. Тэгвэл юу яа бид нар одоо энийг ажиллах хэрэгтэй. Тэгэхээр мөнгө. Одоо бид нар ч юу тагч бажет байгаа шүү дээ. Тэрийг нэмээ. Тэгээ яригдж байгаа дүн бол нэг 250 сая юм шиг лээ. Жилийн. Тэгэхээр энэ 250 саяар бид нэр констракт бүх юмаа солиод ингээд юм нэмээд бас хийж чадна гэж байгаа юм шиг. Бас үнэтэй юм тий. Энд чинь одоо жилийнхэн 135 сая капитал шүү дээ. Тэрэн дээр тэрийг нэмээд 200 болгосон. Тэгэнгүүт 3 дахь нь болохоор хамгийн энгийн вариант байсан да. Хямдхан гээд бид нар марчиж. Батарейгаа жижигрүүлгээд зү тэр юун дээр болохоор батарейч айгу хүнд болохоор тэрний оронд бензин хийгээд нэг да. Тэ нэг тийм байсан. Фэн гаргалгаа байсан. Тэр подкастын гаргалгаа. Нүсвэртээ уулуур нүцгүй юу? Зүгээр өнгөцгөө. Тийм юу нь болохоор юм бэлээ. Хагас өдөр болохоор машиныхаа юуг нь багасгаад одоо ихсгээд гэх юм уу да. Одоо нэг хооронд харьцаа юм. Тэгээ уралдаан квалига хурдан болгоод юун дээр уралдаан болохоор юу нэг 60 40 тэгж явах. Дүүрэн бензинтэй учраас тий. Нэг тийм юутэй яах юм бэлээ. Сонголт байгаа юм л. Тэгээд яг шийдвэр нь одоохон дараа гараагүй байгаа. Окей. За бас Мухаммед бен Сулайм гарч ирээд V8 31 32 оноос ирнэ. 31 юм шүү. 30. Би ирүүлнэ. Би хийн гэдэг тийм ярьсан шүү дээ. Шууд багууд юу гэж хэлэх нь хамаагүй. Өөрөө шууд солино V8 ирнэ. Та ирнэ шүү дээ. Шууд ирсэн юм шүү тий. Энд дээр бас манай гоё тоглолт хийж байгаа байхгүй. Яг хүмүүс одоогийн нөгөө мотор таалагдахгүй байгаад ингүүд за тэгвэл одоо би энэ дээр оноо авъя. Тэгээ хүмүүсийг хүсэж байгаа юм ингээ хэлээд сонч ихэнд нь юу хүсэж байгаа. Би наадах чинь тэгвэл хийчих гээд. Дараа нь V8 ирсэн ч гэсэн баг өөрөө авчирсан юм шиг болчихсон. Одоо өөрөө дараа жил босгдсан ч гэсэн ингээ би л анх наадах чинь гэсэн. Тэгээ яг энэ дээр ингээ нөгөө 3 том багийн юунууд ярьж өгсөн юм байлаа. За Wolf бол мэдээж хамгийн дуртай байгаа. Тэгтээ гол асуудал нь бид нар чи одоо ингээд 30 хүртэл одоо 0 юу гээл бас нэг батарей метр оруулж иргэсэн байгаа шүү дээ. Тэгвэл энээсээ ухрах болчиход шүү дээ. Тэгэхээр энийг одоо яаж гоё зохицуулж оруулах вэ гэдэг. Тэрийг л гол нь шийдэх хэрэгтэй. Тэрнээс V8 бол жинхэнэ яг Формула 1-ийн юу өндөр эргэлттэй 1000 хэдэн зуун юу гаргадаг өндөр яг жинхэнэ хийхэд дараа илүү жоохон гайв юм шиг л шүү дээ. Тийм бас тэгээд энэ дээр болохоор бас хэлсэн. Гоё таалагдчихээн. Одоо нэг шиг юм үнэтэй мөнгө зарсан юм хэцүү complicated мотород байлё. Аль болох simple гэхдээ ингээ уралдааны юу өгч чаддаг тийм хийгээд. DMX гэсэн энэ дээр бас санал нийлээд. Ерөнхийдөө аль болох бас ингээ simple болгоё. Энэ моторыг хийх гэж бид нар баг 4 жил зарцууллаа тий. Батарейны юм гэл. Тэгээд сил зарим нэг хийж чадаагүй явжтай хондоос авахлаа. Тэгээд байгаа юм байлээ. Энэ дээр ганц хариу өгөөгүй байгаа баг нь аваад. Юмаа нэхэж орж батарейтай гэж орж ирсэн учраас эргээгээд V8 руу ингээд дотоод шатал руу ирэхлээр руу байгаа юм шиг. Баг зэргийн батарейтай V8.
Үгүй яах вэ? Яага болохгүй гэж. Гэтэ ямар ч батарей тийм байхгүй болох юм шүү. Электрон байхгүй тий. Электрон байхгүй тий. Явуулна тийм. Тэгээ дундаар бол яаж үргэлж тэмдэхгүй л дээ. Хаач байсан тий. Лайч вэ, зайч энэ шүү. Тэгэл аудиогоор V8-ыг солино үстэй. За баа бид нар энэ V8-аар орлоо гэж шүү дээ. Тэгвэл үндсэн 4 баг байхад тэгээ sorry шүү дээ. Ландо бас нэг тийм яриа өгсөн мөлий тий. Одоо яаж Формула 1-ийг ингээд аврах вэ гэсэн чинь батарейг авчаа ямар ч батарейг болох гэдэг. Тиймэрсэн л. Цаагаараа эсвэл нэг юм сонсчоо тэгээд байгаа мó V8 ирнэ гэдэг нь батны болцоод бас. Магадгүй юм яриад байгаа юм тий. Тэгж ярьсан мөлий. Уусаа ер нь шийдэгдсэн байгаа шүү дээ. Бид нар харж байгаа чинь тэр хүмүүс аль дээр яриа шийдвэр гарцсан юм гарч иж байна л жаа. Тэгээ Майамиг бас нэрээ тэгээд л нэг том одоо нэг юм хаб болцсон одоо. Өмнө нь Монако тийм байсан гинэ одоо хамгийн томчул одоо Монаког ирж үзээ тэнд их айгүй их яриа болдог. Тэгээд одоо дэлхийн одоо ингээд яг тийм Европын баячвал гэдгсэн одоо хуучин үеэс одоо жоохон хувьсаад Америк их нөлөөтэй хүчтэй мөнгөтэй их болсон. Тэгээд Майами руу бас айгүй их цугалтдаг болсон одоо тэр томчууд. Тэгээ яг Майамиг дээр яг том шийдвэр гарах магадлал. Өмнө дээр үед бол Монакогийн дараа одоо ингээд ирээдүйн шийдвэр айгүй гардаг. Монакогийн үеэр яригчаа тэгээ дараа нь дэрнийх гарч ирдэг байсан. Одоо Майами бас нэг тийм уралдаанд нэг болцсон гэж яриад. Бас тийм л болт тий. Энэ дэр Америк гэсэн нэг саяны 2 уралдаа ингээд канцелсан шүү дээ. Тэнгүүт хэрвээ одоо энэ даанч бол дуусахгүй байгаа юм шүү дээ. Тэнгүүт Абу Даби Бахрейн 2 биш ээ. Катар нөлөө. Ахад байгаа шүү дээ. Сауди Араб Бахрейн 2 л тий. Биш ээ нөгөө 12 сард Абу Даби нөгөөх нь юу лээ? Катар нэдгэлөө. Тэр хоёр хэрвээ энэ байдлаараа яах юм бол одоо дайн дуусахгүй байгаад ах юм бол одоо энэ хоёрыг яах вэ гэдэг асуудал гарч байгаа юм байна. Тэнгүүт 27 оноос нөгөө нэг Туркийн Гран При ирж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нэг уралдааны тэгвэл Турк аваад бүр 26 онд ирээд нөгөө уралдааны Лас Вегаст залгуулаад шууд Лас Вегаст 2 уралдаа гэдэг иймэрхүү шийдлүүд ирэгдэж байгаа. Тэгээ мэдээж зай байгаа. Тэнгүүт Лас Вегаст жишээ нь одоо ингээд юу чинь өөртөө зохион байгуулдаг ш формула чинь. Тэнгүүт зардлыг хэн авах юм бэ? Ахаал фом авах юм уу гэдэг бас тийм асуудал. Нөгөө төлөв болж байгаа л. Тийм өнгөө хийдэг болохоор. Тэгээ биний үнсэн дээр бүр нөгөө болсон хоёрынхоо нэгийг бас чихэж авчирна гэдэг шүү дээ. Яг чихэж авчирна. Гэхдээ хажуугаар нь бас дайнчнууд ингээд дуусахгүй энэ чигээрээ байвал бас яах вэ? Ахаж ингэж хоёр уралдаа хоос үлдээхгүйгээр бас уралдаа нөх арга хэмжээл авч байгаа. Фитнес бэлдээд үү? Тийм. Тэгэхгүй ингээд цагт бол гэл одоо юу гэдэг юуны ч өмнө ямар уралдаа мэдгэлээ Абу Дабигийн. Тэрэн дээр тэгэл за энэ байрлалаар нь даварга тодруулчих гээл содох гэжтэй тийм уралдаа одоо болчихгүй. Чагттай авраг болоо. Наач дараа нь хүмүүс наач үгүй гэж. Уралдаа нь болоогүй шүү дээ. Үгүй ирэлтэн болоогүй. Тэр худлаа латлаа зүгээр нэг коммент дээр л тэгээд зү. За арабууд нь угаасаа араб томчуулан за надад энэ ч удахгүй дуусна. Одоо ингэ дуусгана. Бус тийм харж яриад мэдээлэл мэрэлсэн шүү дээ. Тийм болохоор одоо энийг жихэд энэний урд оруулаад ингэж их гэл. Ярьж харилцаа даа гэж. Одоо тэгээд арабууд хэлэхдээ бас 4 дараас юм байхгүй шүү. 4 3 амьдралтай хүмүүс. Тэгээд 4 дараалаа те 7 нэгтгэл болго юм их хэрч байсан. Чи наараа ар гэж хэлсэн. Огтон боож өгч гэлээ энд. Танаргаалаа. Скинтэл нэг уурлаа ороод ирдэ шүү. Арай л маацраад байгаа юм шүү гэдэг. За нэг юмрхүү. Өөр мэдээ байна таард. За нэг хэдий юм байгаа. Векийн талаар ярьчих. Хүмүүсээс век сонирхоод байдаг шүү дээ. За анхны век Имолад болсон баха. 6 цагийн билүү. Тэгээд тэрэн дээр бол одоо энэ жилийн одоо дебют баг Hyundai Genesis баг орсон. Яг нэлээ мууг уралдсан. Яг сүүлээсээ 2 дугаар аринчлал орсон. Тэгээ гайгүй байсан. Дууссан. Харин түрүүг бол Toyota баг авсан. Хэдий нөгөө Ferrari Pole авсан ч гэсэн Toyota амарсан түрүүсэн байгаа. За тэгээд дараа нь байгаа нэг мэдээ юу вэ? Альпин ч нөгөө нэг юу яах гээд байгаа шүү дээ. Нөгөө нэг үлдсэн 24% зарна марна гэдэг. Тэнгүү трийг нь одоо хэн авъя гэдэг. Mercedes авъя маа гэдэг. За энэ дээр бол
бишээ. Браун, Зак Браун. Тэгээд хин хоёр бол нэлээд дург байгаа. Бенсулейм хоёр. За энэ чинь ингээд юу биш болох гээд байна. Fair play биш болох гээд байна. Ягаад тэгэхээр одоо Зак Брауны одоо хэлж байгаа нэг юу бол юу байгаад байгаа. Жишээ. Одоо нодлон нөгөө нэг Рикард нодлон билээ, оригинал билээ. Рикардо ч ягаа нэг фастин аваад. Тэ. Одоо Red Bull туслаад яцсан шүү дээ. Тэгээ энэ шиг ийм болноо. Тэгэхээр одоо ахиж нэг одоо ийм багийг оруулмарг байна. Бүр цаашлаад ярих юм бол одоо рейсинг бүлийг бас болиулаа. Тий. Тусна гаргая гэж юу? Тий. Одоо өөр баг. Тэгэхгүй бол ингээ нэг баг нь ингээ дөрвөн хэсэгчтэй оролдоод байна. Сая бас Лоусон нэг бас арай л дэрлэгцэлтэй Макс. Тийм зүгээр холд гэж аажгаар гараад ирсэн шүү дээ. Тэгээ байраа өг гэдгсэн Лоусон уурлаад би хохирчоод тахт намайг бурууг нь хүлээ гэж байгаа маа гэж нөөлж байгаа. Тэн дээр бол мохоо тий бас болтуул гэж шууд хажуургаар явцсан тий. Максыг уурлалцсан юм байл л те. Яг өмнөх эргэлтэн дээр шахацсан юм байл. Замыг хаацсан гэсэн чинь Макс өө энэ хөөгчж. Мумагарцсан. Кэрээр алж байгаа багтаа. Линчгдсэн байлээ. Тэгээ Зак Браун гэснээс одоо цаашлаад нь GP ирээд ямар ажил хийх юм бэ гэж тайлбарсан юм байлээ. Тэгсэн чинь яг хоо ерөнхийдөө Андре ч 3 одоо үүрэг гүйцэтгэв юм байл та. Рейсинг директор хийгээд тэгээд техникл юу хийгээд ингэ явдаг. Тэрний нэг үүргийг нь одоо GP ирж авах юм байлээ. Ялангуяа одоо рейсинг тал руугаа хандсан юм гээд авах юм байлээ. Наач яар нэлээд бас хазаан болсон байл шүү дээ. Мекис гарч ирснээр GP очоод team principal болно гэж хэлсэн юм байлээ шүү дээ. Тэгсэн чинь Зак Браун минь надаас илүү одоо манай багийг Мекис гээ Стелла явахгүй гэж хэлээд Мекис л дотроос жоохон яах гэж яцсан юм байна. За ингээд дугаар үнэлэхгүй. Тэгээд 50 дугаарыг үзсэн та бүхэндээ баярлалаа. Жохоо хоцорч дугаар гаргаж байгаа гэхдээ цааштай ч байна. За ингээд лайк, subscribe, share тэгээд дараагийн дугаар уулзлаа. Түр баярлалаа. баярлалаа.